Хэдэн жилийн өмнө алдагдсан эрдэнэ шүлэг бичсэн. Тэгээд энэ зүйл энэ цагийг ч бас бичсэн байж болох юм гэж одоо бодож байгаа. Алдагдсан эрдэнэ. Цусгар нохтын үл яанд инээмсэглэл тодрох шиг нойрмоглол, зуурдын амьдралд зугаац чадахгүй үхэх шиг найраглал, зөрчлийн хэрэгтэн зүйчлэж хараах шиг найрамдал, зүүдний ертөнцийн тачлан шатах шиг нойтгонлоо. Алт ухсан нинжаад амин алдах шиг эзгүүрэл, арга үүрсэн ижиген архинд гүйлгэх шиг илэрэл, аавын халган жижигдэж авгайдан томрох шиг эндүүрэл, арчлалын халаас нь гулгах амрагийн дотоод шиг эсэргүүцлээ. Хулгайчийн намтрах хуулийг нэвцгэлэх шиг үчирхийлэл, худалчийн амлалт хушхинд өтлөх шиг үрцэнгүйлэл, хүсэлтийн хариулт шүлстэй салаав шиг хөнгүйдэл, хүн гимийн аран шин дэглэн буурсан шорон шиг хинээрхлээ. Эрлээ чуналтан их орончдыг совдлох шиг засаглал, их хүрс эвцэлтэн садрдах шиг зарчимлал, эмсийн умайг элдэж сунгах шиг завхайрал, эрсийн толгойг эрүүдэн мүлжих шиг задгайрлаа. Үн суусан хөгшдийн мэлмээ шиг үнэгүйдэл, үрсэн тэрсэн ихчүүдийн төвчээр шиг үгүйсгэл, үүлийн үртээ үхсэн хувилдах шиг ардчлал, үхээрийн бузар ордон дүүрлэх шиг аргачлалаа. Ухаанан гэсэн тархинд толгой байгаад яанам бэ? Улстан зүтгэдгүй зовлонд мөрдөс байгаад яадаг юм бэ? Уншлагаар дутдаг намжилт ухаарл байгаад яах юм бэ? Урагчаан ялдгүй төрд шорон байгаад яадаг юм бэ? Бодит байдал нэг иймэрхүү.